За өдрийн мэнд хүргэе. Би нэг зүйл асуух гэсэн. Сая одоо энэ Монгол банкны тэргүүндэд ерөнхийлөгч томилгохын томилгоог та яаралтайгаар улсын хурлд оруулах ёстой гэдгээр шахаж байгаа юу? За нэр дэвшигч асуултанд хариулъя. Нэг номер. Цэнгүүн гишүүний асуултанд хариулъя. Миний хувьд бол тийм зүйл байхгүй байгаа. Монгол банкны ерөнхийлөгчөөс улсын хурлын дарагт одоо бичгээр хөргүүлсний хүрээнд процессны явж байгаа болов уу гэж бодож байна. За нэр дэвшигч цэнгүүн гишүүн үргэлжлүүлье. За тэгэхээр Монгол банкны ерөнхийлөгч наран цогт энэхүү томилгоог яаралтайгаар хийхийг шахаж байгаа юм байна гэж ойлгож болох уу? За нэр дэвшигч. За гишүүний асуултанд хариулъя. Яг тэгж бол ойлгож хэлэхэд бол би хэлж мэдэхгүй болохгүй болов гэж бодож энэ бараг 2-3-7 хоногийн өмнө хуулийн хугацаанд одоо хүсэлтэд хөргүүлсэн байгаа. Энэний хүрээнд сонсголын тов зарлагтаад явж байгаа болов гэсэн. Тийм мэдээлэл. За цэнгүүн гишүүн үргэлжлүүлье. За тэгэд яагаад энийг ингэж асууж байна гэхээр улсын хурал дээр одоо Монгол банкны дэд ерөнхийлөгчийн томилгоотой холбоотой тов зарлагдсан. За Монгол Ардын намынхан хэрэгцээ бүрдүүлж чадахгүй улмаас үнэхүү одоо хурал хийгдээгүү. За тэрний дараагаар өнгөрсөн 7 хоногт шинээр тов тоглох одоо товлох санал маань өөрөө эдийн засгийн байнгын орон дээр унсан юм. За тэр санал унахтаа бүр маш хүндрэлтэй байдлуудыг бас чуулган байнгын орон дээр л үүсгэсэн л дээ. Одоо хажуудаас байгаа тухайн гишүүн нь өөрөө өөр байнгын орон дээр хууль танилцуулаад явж байхад нь байхгүй байгаа хүний конопиг хүртэл өмнөөс нь дарж энэхүү товыг одоо гаргах гэж оролдсон л доо. Бүр 2 удаа. Тэгэд энэ өөрөө маш том хуулийн хариуцлагууд бүр үндсэн хуулийн цэцдэр хүртэл очих хэвээр асуудал болсон юм. За тэгээд эдийн засгийн байнгын орон тэр цагаас хойш өнгөрсөн 7 хоногоос хойш хуралдаагүй байж итэл өнөөдрийн тов ингээд дахиад орж ирлээ л дээ. Тэгэхээр нь ер нь бол одоо нэр дэвшигч нь шахаад байгаа мó? Монгол банкны ерөнхийлөгч наран цогтон шахаад байгаа мó? Эсвэл энэ Монгол Ардын намынхан өөрсдөө энийг наадмын өмнө яаралтайгаар томилгоогоо хийлгэж авах гээд шахаад байгаа мó гэдг нь ойлгомжгүй байгаа учраас би энийг асууж байгаа. Яагаад энийг бас ингэж яаралтайгаар ер нь бас шийдэх гээд байгаа юм бэ гэдэгт тэр асуулт байгаа. За тэгэхээр үндсэндээ бол одоо та энэ ажил үргийг авснаар яг ямар ажлуудыг хийх вүлээ? Яг хариуцлах байгаа ажлууд нь чиг үүргээрээ та юун дээр төвлөрч ажиллахаараа байлаа? За гишүүний асуултанд хариулъя. За энэ Монгол банкны тэргүүндэд ерөнхийлөгчийн албанд томилогдсон тохиолдолд бол яг одоо санхүүгийн доктортой байдал бол одоо санхүүгийн доктортой байдлыг бол газруудыг бол хариуцаж ажиллахаар байгаа. Энэ газруудад хэн шалгалтын газар, төлбөрийн систем технологийн газар, мөнгөн тэмдэгтийн газар, мөнгөн тэмдэгт үнэн сүнсийн газар, тэгээ санхүүгийн доктортой байдлын газар гэсэн яг санхүүгийн доктортой байдал талдаа газруудыг хариуцаж ажиллах болов уу. Гэхдээ энэ яг хуулиар ингэж нөгөө нэг заагдсан юм байдгүй болохоор зэрэг энэ бол Монгол банкны ерөнхийлөгчийн бүрийн эрхийн хүрээнд ямар газруудыг хариуцуулж ажиллах нь ерөнхийлөгчийн бүрийн эрхт байгаа асуудал. За Монгол банкны үндсэн үүрэг нь өөрөө инфляцийг тогтвортой байлгах буюу хэрэглээний үндийн индексийг барих хэрэгтэй байгаа тийм. Тэгэхээр өнөөдөр инфляц 11.2% хүрээд байгаа. За тэгээд та бол маш олон жил одоо Монгол банкнд ажилласан мэрэгч зарчмаараа явж байгаа мундаг хүн юмаа гэдэг байдлаар одоо энэ сонсголд оролцож байгаа хүмүүс нэрлээд ах шиг байна. Гэтэл таныг ажиллаж байгаа хугацаанд чинь 2016 онд доллар Монгол төгрөгийн ханшны зөрүү нь 2016 онд 2100 байснаас өнөөдөр эн чинь 3560 төгрөг болоод 1.6 дахин нэмэгдсэн байна л да. Тэгэхээр та энийг Монгол банкны үйл ажиллагаанд тэр бүх цаг хугацаанд байсан хүний хувьд сайн үр дүн гэж харж байна уу? За гишүүний асуултанд хариулъя. Валютын ханштай холбоотой бол яалтчгүй одоо сүүлийн таны дурдсан хугацаанд бол тодорхой хэмжээний төгрөгийн сулрууллууд бол гарсан. Энд бол одоо яг Монгол банкны үйл ажиллагаатай холбоотой гэхээс илүү нөгөө нэг эрэлт нийлүүл тал дээр ханш тогтож байгаа энэтэй холбоотойгоор бол мэдээж
ханшийн одоо ханш тухайн үед тогтож байгаа гэж үзэж байгаа. Дээрээс нь одоо инфляцийн нөлөөллүүд бол байгаа. Тэгэхээр яг одоо Монгол банк мэдээж одоо ханшааг намдор барих, дээрээс нь инфляцийг одоо доктортой байх. Ажлаа хийж чадаагүй байна тийм үү Монгол банк? Зарим зүйлдер тийм байж магадгүй. Ажлаа хийж чадаагүй байна. Тэгэхээр өмнөх удирдлагуудын гаргаж исэн ямар буруу шийдвэрүүдээс болж энэ ханшны өсөлт өрөөсөн бэ? За миний зүгээс одоо үзэхэд бол яг Монгол банкны удирдлагуудын гаргаж байгаа шийдвэрээс гэхээс илүүтэйгээр эдийн засгийн нөхцөл байдал тухайн үеийн одоо нөхцөл байдлаас Ипотекийн хүүний зөрүүг Монгол банк мөнгө хивэлж тараасан тийм ээ. За энэ ч ипотекийн хүүний зөрүү өөрөө 6%. За тэгээд үндсэн хэрэглээний зээл дээр байгаа үнийн дүнгээс энэ хоёрын хооронд гарч байгаа зөрүүг Монгол банк олон жилийн турш өөрөө барьж явсан. За үүний нийлбэр дүн бас хэд байгааг та хэлээд өгөөрэй. За гишүүний асуултанд хариулъя. Мэдээж нөгөө зах зээлийн одоо хүн дээрс бол харьцангуй доогуур хүүтэй ипотекийн одоо энэ хөтөлбөр бол хэрэгжиж 13 оноос хойш хэрэгжиж эхэлсэн. Тэрний хүүний зөрүүн дээр бол мэдээж Монгол банк засгийн газраас бол тодорхой хэмжээний санхүүжилттэй төлөвлөгөө явуулж ирсэн. Тэгээ мөнгө хевлэх байдлаар тухайн санхүүжилтийг гаргаж ирсэн тийм ээ. Мөнгө нийлүүлэх байдлаар. Мэдээж энэ нийлүүлэх байдлаар гэдэг нь бол зах зээлд бол мэдээж нөгөө оруулах. Мэдээ нөгөө талаараа ч гэсэн ипотек нь маань өөрөө иргэд рүү зориулсан одоо хөтөлбөр учраас нэлийн одоо яг засгийн төв банкны гэхээсээ илүүтэйгээр засгийн газрын хөтөлбөр байх. Гэтэл Монгол банк ч өөрөө засгийн газраас хараат бусаар ажиллах ёстой тийм ээ. Зөв. Гэтэл яагаад засгийн газрын бодлогыг жишээ нь энэ олон жилийн турш хэрэгжүүлээд явчих вэ? За миний ойлгож байгаагаар бол мэдээж засгийн газрын төсөв мөнгөний хувьд бол хүндрэлтэй үеуд байгаа. Энэ үед бол мэдээж иргэдийн одоо энэ ипотекийн зээл, ипотекийн хүсэлтийг одоо зогсоохгүй энэ үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх зорилгоор бол төв банкнаас сүүлийн одоо Монгол банкны одоо 10 гаруй жилийн турш явуулсан бодлогын үр дагаварт нь инфляц маш өндөр хувиар өсөөд за тэгээд ипотекийн зээлгүй хүмүүс нь хүртэл энэ ханшны зөрүүгээр инфляцаараа тэр төлбөрийг төлсөөр явж байгаа гэдгийг та санал нийлэх үү? За нэр дэвшигч хөргөжлүүлье. За энэ техникийн бүх гишүүдэр ижлэхийн өв шүү. Хоёр талын микрофоноор зэрэг нэгээд явахгүй асуулаа пауз авлаа ингээд хариулаад хөргөжлөөд яваа шүү. За 13 оноос хойш энэ хөтөлбөр болоо хэрэгжиж явсан. Би танд нэг хэдэн тоо дурдчих гэж бодож байна. Нийт 10.9 их 80 төгрөгийн 145 мянган иргэдэд бол энэ зээл хүрсэн. Ийм одоо төсөл гэх юм уу тийм одоо хөтөлбөр одоо ингээ хэрэгжиж явж байна. Цаашид ч гэсэн мэдээж одоо энэ иргэдийн орон сууцчлах энэ үйл ажиллагаанд бол энэ хөтөлбөр бол хүргэж явах бах. Илүү одоо төв банкны зүгээс илүү юу гэж үзэж байгаа вэ гэхээр зэрэг илүү одоо тусгайлсан байршилд тусгайлсан арай өөр хүүний хувьд ч гэсэн арай өөр байх. Одоо юу гэдгийг 6, 7, 8% одоо хотын төвөөс хамааралтай ч юм уу энэ байрлалаас хамаарат хүүний хувьд жоохон өөр байх. Энэ бодлогуудыг бол төв банкны зүгээс бол хийгээд явна гэсэн ийм бодолтой байгаа. Мөн одоо ипотекийн банкны тухай бас одоо банкны хуулийн тухай бол бид нар бас ирэх одоо намрын чуулганд бол хуулийн төсөл өргөн барьж байгаа. Энэ банкны хуулийн одоо төсөл бий болсноор энэ банк бий болсноор илүү одоо олон талаас олон одоо санхүүжилтийн олон схемээр энэ хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлээд аваад явах юм боломжийг бол бий болох тал дээр бол төв банкны зүгээс бас бодолтой байна. За зөнгөн гүш үргэлжлүүлье. За та Монгол банкнд ажиллаж байгаа 10 гаруй жилийн хугацаанд Монгол банкны хэрэгжүүлж байгаа энэ мөнгөний буруу бодлогын эсрэг ямар арга хэмжээ авах ёстой гэж удирдлагынхаа эсрэг ямар нэгэн бодлого санаачлан одоо хэлж байсан удаа бий юу? За нэр дэвшигч хөргөжлүүлье. Яг одоо удирдлагын эсрэг гэх юм одоо юу гэх юм
Монгол банкны хувьд бол яг үндсэн өөрийн гэсэн одоо чиглэлээр жишээ нь бол миний хувьд бол төлбөр тооцооны чиглэлээр бол үйл ажиллагаа нэг яг одоо удирдлагын зохион байгуулдаг. Тэгэхээр яг энэ чиглэлээрээ бол бид нэр мэдээж санал зүрх ийм тохиолдлууд болцсонд л байдаг байсан. Яг одоо ипотекийн зээлтэй холбоотой энэ асуудал, ипотекийн хөтөлбөртэй холбоотой энэ асуудал бол яг тухайн үед гэх юм одоо миний хариуцдаг одоо юунд байсан ажил одоо хариуцах газар бол энэ ажил бол байгаагүй. Тодорхой хэмжээнд одоо зах зээлд эсвэл одоо инфляцид нөлөөлөх үйц том хэмжээний нөлөөлөх үйц шийдвэр бодлогон дээр бол өөрийн байр суурь бодол санаагаа бол илэрхийлжсэн. Одоо ба. За зэнгэн хөрвүүлээ. Тэгэхээр нөгөө манай Монгол улсад ч маш их залуучууд байгаа. Тэгээд таны жишээ нь өнөөдөр ингээд нэр орж ирэхэд нээлттэй сонгон шалгаруулалт байдлаар Монгол банкн дээр бусад өөр хүмүүсүүдийн нэрийг бас бүртгэх тийм үйл ажиллагаа явагдсан болов. Яаж таны нэр ганцаараа ишээ орж ирсэн юм бол? Тэр чинь төв банкны хэрэглэгчийн хариулах асуулт та. За анар гişүн мэдж байгаа юм байна уу? Ойд нэр төвшөж. За гишүүний асуултанд хариулъя. За энэ тал дээр бол төв банкны ерөнхийлөгчийн одоо өөрөө хинтээ бага бүрдүүлж ажиллах уу гэдэг нь төв банкны ерөнхийлөгчийн бүрийн эрхийн асуудал. Тэгэхээр энэ тал дээр бол яг тийм сонгон шалгаруулалт энэ төр хийсэн тал дээр бол би мэдээлэл байхгүй байна. За зэнгэн хөрвүүлээ. Ер нь манай Монгол улс ч өөрөө залуучуудын орн. Тэгэхээр альва одоо институтс дээр томилгоо хийгдэж байгаа бол нээлттэй сонгон шалгаруулалт явдаг байх юм бол бид бүхэн бол илүү одоо боддоор одоо шийдвэр гаргах боломжоор бол хангана. Тэгэхээр ингээд нэг хүнийг оруулж ирээд тэгээ шууд тэр хүн дээрээ л ганцхан төвлөрч шийдвэр гаргаа гэдэг чинь өөрөө ийм асар хаагдмал орон зайг үүсгээд байна л доо. Тэгэхээр ер нь цаашдаа бас бид нарын нээлттэй сонгон шалгаруулалтуудыг зарлаад бусад хүмүүст ямар ч одоо төрийн оролцоогүйгээр бас ингээд өөрсдийнхөө мэдлэг боловсролоороо шалгараад гарч ирэх боломжийг бас нээлттэйг гаргаж өгдөг байх хэрэгтэй цаашдаа гэж би бол бас харж байгаа. Тэгээ бас ингээд олон жил Мерц зарчмаар тухайн байгууллагатай ажилласан байна гэдэг сайн шалгаруулалт байж болох ч гэсэн нөгөө талдаа тухайн байгууллага нь олон жилийн турш маш муу үйл ажиллагаа явуулаад байхад тэн дээр өөрчлөлт хийх, тэрийг сайжруулах талд нь зогсож чадаагүйгээр одоо өнөөдөр ахиад ингээд албан тушаал ахиад явна гэдэг маань өөрөө жоохон буруу жишг байгаа юм шиг надад харагдаад байгаа юм. Бид бүхэн ерөн салбар болгонд салхи оруулж шинэ хүмүүсүүдийг гаргаж ирэх орон зай хүний нөөц нь Монгол улсад маш их байдаг. Тэгэхээр түүнийг нь уг нь бол дэмжиж явуулчих шаардлагатай л гэж бол хараад байгаа. Тэгээд үндсэндээ бол ер нь энэ Монгол улсад тохиолдоод байгаа ер нь хэрэглээний үнийн индекс юмны үн нэмэгдээд байна. Авсан цалингаар амьдрч болохгүй байна, тэтгэврээрээ амьдрч болохгүй байна гэдэг үндсэн шалтгаан нь Монгол банк шүү дээ. Энийг одоо их хурлын гишүүд сайднар руу явуулаад байх биш. Засгийн газараас бие даасан байдлаар ажиллах үүрэгтэй тэр хуулинч байж байгаа. Тэгж яхад бие даасан байдлаар ажиллаж чадахгүйгээр ингээд нэг баахан засгийн газрын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд сангийн яамны харьяа байгуулах шиг олон жил ажилласан үнэн шүү дээ. Тэгэд ийм байдал дээр энийгээ засах тал дээр ямар нэгэн өөрчлөлтийн үг байс бол сонсогдохгүй байгаад жоохон харамсаж байна. Тэгэд миний бодлоор бол Монгол Ардын намынхан таны томилгоог хийх гэж маш их хичээж байгаа учраас хийгдэд явах бах. Тэгээд та тэр албан тушаалтаач бас очих бах. Тэгэхээр тэндээ очичоод нэгэнтээ очисон юм чин зүгээр бүлээн тэнд ингээд нэг дарга хийдэг гэдэг нэртэйгээр цалин аваа яваад байх биш. Тэр газараа очиод өөрчлөлт хийгээд өгөөч. Тэрийг Монголын залуучууд танаас хүсэж байна. Түүнээс биш хин нэгэн хүн дарга болоод даргын томилгоо хийх болохоор өдөр шөнөгөө товуудын зарлал ингээ яваад идэг биш. Та дараа нь таны даргын томилгоог хийх гэж энэ ч маш олон удаа ингээд хууль бусаарч гисэн энэ томилгооны товыг ингээд тавиад яваад байна. Тэгэхээр та дараа нь тэр тухайн Монгол банкны үйл ажиллагааг сайжруулах дээр ядахтаа ингээд энэ шигээ адилханаар үйл ажиллагаа сайжруулах тэр хууль, тэр чиглэлийн юмнуудаа бас эдийн засгийн байнгын оролцоо оруулж ирдэг байгаасаа гэж хүсэж байна. За нэр төвшөгч микрофон хүргэлээ. За гишүүний зэнгэн гишүүний саналыг бол саналтай нэг байна, санал нэг байна. Монгол банкны хувьд ч гэсэн одоо үндсэн мандат, үндсэн үйл ажиллагааны мандатыг биелүүлэх, энэ хэрэгжүүлэх тал дээр бол мэдээж санаачлахтай ажиллана гэж бодож байна. Монгол банкны төв банкны тухай хууль намрын шуулганд орохоор байгаа. Тэгээд шинжилсэн найруулах. Тэгэхээр энэ тал дээр ч гэсэн илүү одоо төв банкны мандат засгийн газраас хараат бус байж ажиллах тал дээр бол хуулийн хувьд зохицуулалт
энэ шинэ зүйлүүдийг бол оруулаад саналуудыг оруулаад тусгаад явж байгаа. Тэгэхээр энэ хууль маань батлагдвал бас хуулийн хүрээнд бид нэр таны бас санаачлалыг бол дэмжиж явах тийм бүрэн боломжтой гэж үзэж байна. Тэгээд танд баярлалаа.